Сайн байна уу та бүхэн энэ тэмдгийг хүргэе. За Cryptoverse sales-ийн дугаар эхлээд бэлэн боллоо. За ингээд та бүхэн халдвар хамгааллын дэглэмж сайн бариарай. Бидний натаа ингээд бүр Америкнээс үстэй. Дээр нь халдвар хамгаалалт зорчин. Америкний дуу шоуг боломжиж тааш. Тэгээд Томас таваад энэ удаагийн дугаар дээр жоохон хоолон хөвдсөн ба учраас жоохон бэрхшээлтэй байна. Гэтэ яг том сэтгэлтэй учраас мэдээгээ бэлдээд маска зөгөөд ирсэн байна. За энэ 7 хоногт ерөнхийдөө бол stablecoin мэдлээ бас шинэхэн scam гарсан бас ураг шүү. Тэгээ Hyperliquid дээр гарсан Jelly coin scam дараагийн FTX үгүй гэж яриад байгаа бас намжиж шиг болоо. За энэ Kentucky мужийн захирагч биткойны хуулийн гараа шиг зурсан ингэснээр дараагийн шатнд очиж байгаа шүү. Нөөцтэй болно гэсэн үг. Тийм биткойн бас нөөцтэй болно. Тухайн нөөцөнд одоо хондлоос одоо үлдсэн мөнгө авах юм бол энэ тэрнгээр одоо биткойн авна гэдэг тийм. Нийт 10% хүртэл ингэ зацуулах хэрэгтэй болно гэсэн зүйл яригдсан байна. За ингээд бол ингээд Kentucky бол уус царийн ганц мууч биш. За араас нь за манай AMB-д бас өнгөлж явж байгаа. Oklahoma City Thunder гэдэг дэмжтэйгээ бол байнга шилжсэн. Тэр багийн тэр хотын тэр мужийн гэх юм уу. Ямар ч байсан хөлнөслөө өгдмээр 77-15 дэмжиж 15 таталсан сонслоо. Батханууд оролж байгаа юм тийм. тийм. Тэгээ манай Oklahoma City Thunder бас 60-12 гэсэн амжилттай явж байгаа гэсэн. Бүсээ нэгээд тийм. 2012-аас 13 оны үеэлээс хойш ингээд анх удаага юм амжилт гарч байгаа. Тухайд манай огч Westbrook, Kevin Durant, James Harden байсан. Перкс ипатаа нэг саксны подкаст хийх гэдэг шүү дээ. За тэгээд Donald Trump-ийн одоо нэг Donald Trump-ийн гэж тодтоод байгаа бас нэг coin төсөл маань одоо financial liberty төсөл маань болонгууд бас stable coin гарлаа. Гарсан байсан байна. Ер нь бол USDT 1 гэж байна шүү дээ. Тийм USD 1 гэдэг. USD 1 юм тийм. Хүмүүс бас USDA биш юм уу? Америкт гэж байгаа юм шиг гэсэн. Үгүй USD 1 гэж хэлсэн байна. За тэгээд CZ бас иргэсэн байсан. Энэ smart contract-ыг харах юм бол энэ төсөл чинь бүр 20 хоногийн өмнө төрсэн байсан юм шүү дээ. 3 сарын 4 хавцсан. Тэгээд бид нар бол одоо л мэдчих шиг байна тий. Тэгээд нийтдээ 3.5 сая долларын нийлүүлэлт байгаа. Ерөөдөө өмнөх дугаараар та анзаарч ирсэн бол нөгөө нэг stable coin-ын зах зээл ер нь нэлээд халуухан ийш бас өөр орлогод ер нь орохгүй дээ шүү гэдгсэн чинь бас манай дугаарыг бас үдчихсэн юм байна гэж би бас бодлоо. Би ч англи сабар хийгээд байна та. Тийм шүү. Тэгээд цаадлж бас хүрсэн юм шүү. За тэгээд BNB бол Ethereum chain дээр явж бас энэ төслийг гаргацсан байгаа. За тэгээд stable coin-тай сонирхолтой статистик дурдхад stablecoin хадгалж байгаа одоо ингээд ихэвчлэн wallet-ийн тоо өнгөрсөн жилийн 2 дугаар сараас хойш энэ оны 2 дугаар сарын хүртэл ерөөдөө юу хасан бэлээ 50% өсөлт үзүүлсэн байлээ. За тэгээд дээрэс нь stablecoin-ийн одоо зах зээлийн хэмжээ үнэлгээ гэх юм уу 200 тэрбум долларт хүрсэн байна. Тэгэхээр stablecoin-оор бол бас маш хэмжээний мөнгө эргэлж байна. За мэдээж бас буруу гарын мөнгө угаалтын мөнгөж явж байгаа гэдэг зүйлээ яригдчих байгаа ч гэсэндээ энэ зах зээл явчихсан хэлж байна гэдэг ярьж байна. Тэгэхээр локер одоо яг за зарим хүмүүс доллар USDT болгочихно гэдэг чинь өөрөө за тодорхой хэмжээндээ бас тохиромжтой coin авах бас нэг үндэс суурь нь болж байгаа юм байна тий. За магадгүй бас Tether байж байгаа. За түүнийгээ coin болгоод илүү бас altcoin-ууд руу оруулах хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэх магадaltaй тий. Тэгэхээр мөнгөө бэлж чинь бас тийм хөрөнгө магадaltaй л байна. За тэгээд altcoin season бол үнэхээр ойлгомжгүй үргэлжлээд явж байгаа. За ямар ч энэ season дундаас нэг meme coin-уудаас буцаад сэргэж эхлэе. Одоо нөгөө нэг Ghibli студиогийн аним гэж одоо Япон аним сонирхт хүмүүс аягүй мэддэг тийм. Тэгмүүд Ghibli-гээс болонгууд Ghibli teamтэй одоо team meme ерөөд бол YouTube-ийн Sam Altman-аас хавуулаад энэ ChatGPT-ээр гарсан апдейттэй холбоотой хүмүүс хийж эхэлсэн. Тэгмүүд Ghibli гэдэг meme coin салон дээр төрөөл тэр нь бас ингээд 20 сая долларын зах зээлийн мөнгөнд хүрлээ тийм 50,000 богино өсөлттэй ч шүү дээ. 450 сая үеижлөө. Тэгээд угаасаа meme coin-ы зах зээл дээр болонгууд ойлгомжтой ямар ч нэг дүрэн байна. Зар тэгтээ алдагдлаа. Уг үнсэн meme coin бол ургаж гарах нь алдагдлаа гэж үг байдаг юм да. Энийг таслаад хүмүүс түгээ. За ямар ч гэсэн тэр дөрөв бол юу гэж үзэж байгаа гэдэг л ийм юм лээ. Шинэ meme-ийн тренд гарлал бол шинэ meme coin төрөх нь хөвлөд байгаа гэдэг. Тэнгууд Ghibli гэдэг meme явлаа араас нь шууд coin төрлөө авлаа. Заалаа. Meme coin бол шууд тренд дээр суулаад байна шүү дээ. Хаана юу тренд болж байна? Жишээ нь одоо нөгөө Will Smith нэг Oscar дээр хүн таалгацсан шүү дээ. Тэн дээр одоо шууд Will Smith гэдэг coin аваад шүү. Slap гэдэг coin чард юм те. Тийм хөлөөр ихэд тренд дагаад ерөөдөө нэг coin гарчдаг. Одоо тэндээс нэг овсоотой нөхөр нь трендийг айгүй сайн мэдрээд маш хурдан одоо ийм meme coin үйлдвэрлэдэг газар meme хийгээд маш их хэмжээс мөнгө эргэлдүүлж чадаад байна те. Гэтэ энэ айгүй тийм богино хугацаанд те. Уус маш олон гардаг шүү дээ те. За тэгээд юу яасан? Одоо meme stock гэж яригддаг GameStop маань өөрөө 1.3 тэрбумын өрийн бичиг гаргаад тэгээд өөрийнхөө байгууллага үйл ажиллагаа хэмжээнд давхар биткойн хөдөлж авна гэдэг мэдээлэл хийсний дараа 20-12 өссөн байна. Тэгээд одоо болонгод ер нь компаниудын дунд нэг юм криптотой холбоотойс нэг юм адилхан тренд илрээд байгаа. Биткойн reserve одоо стратеги буюу биткойн хадгалах стратеги гэдэг зүйл
яваад байгаа юм байна. За энэ болонгууд нөгөө нэг MicroCell-ийн MicroStrategy одоо Strategy гэдэг компаниас үүсэлтэй. Тэгмэд ягаад компаниуд энийг одоо өөрснөө дээр хийж болохгүй гэж хэлдэг сан үндсээс хангаж магадгүй юм шиг энэ бас ингээд айгу түгээд байгаа юм байна. Тэгээ уусаа одоо ингээд бас харах юм бол за Strategy гэдэг компани биткойн авч чадсан соёш хуцааны хойш нь тогтносож байгаа. За ерөөдөө бол томоохон компаниас өөр юу эзэмшигэр Tesla компани бас биткойн эзэмшдэг те. Тэгээ тийм ч бас ерөөдөө бол компаниуд илүү биткойн эзэмшнэ гэдэг нь өөрөө крипто сонирхож байгаа хүмүүсийг өөрсдийнхөө совцааг бас сонирхолтой нэг том бас маркетинг хэлбэртэй болоод байна те. Нэгдүгээр бас биткойн Strategy гэдэг компаниг харах нэлээд өндөр ашигтай байж чадлаа л таас. Тэгэхээр coin гэх юм зүйлс бол IPO хийсэн би одоо олон нийтийн нээлттэй 32 компани бол биткойныг ямар нэгэн тодорхой хэмжээгээр бол хоол хийж байна гэдэг зүйлийг бас танилцуулсан байлаа. Тэгээд юу басан altcoin гэснээс зөв солоногийн мимид өрсөн тийм. Чигтээ altcoin-ыг байгалаад байдаг хөө. Зүрх хөтөж. Тэгээд уг үнэн altcoin бол ургаж гарах нь алдагдлаа гэж байна. Солоногийн мим coin-ууд ингээд ерөөхдөө ингээд боцоо сэргэлт хийгээд базрын өрсөлдөөд ингээд гаргалаа тань ерөөхдөө боцоо сэрэг хамгийн өндөр магадлалтай coin нэг солоно байж магадгүй. Солоногийн futures-ийг ажиллаад хэлсэн байна. Тэгээс түрүүчийн дугаар дээр техник шинжилгээ талаас нь харах юм бол маш гоё спорт дээр солоно ирчихсэн байсан. За дүнтэй холбоотойс жижиг өсөлтөд орж магадгүй хамгаалсан бас солоноос жоохон сэргэлт аваад ус явж байгаа шүү. Тэгэд юу болсон бэлээ? Солоно дээр өөр нэг техник хаалцын шинжээч хийсэн судалгааны дагуу хэн байдаг вүлээ? 60% өсөлт орж ирэх маш өндөр боломжтой буюу wage гэдэг дотор нь үүссэн байгаа шүү гэдэг зүйлийг бас coin graph бүр мэдээ болго оролцсон байлээ. Тийм учраас энэ аль ямар нэг зүйл үүсгүү тань сонирхолтой хэлчихэ. Тэгээд нөгөө талд бас яг түүнтэй адилхан Timothy Peterson гэдэг хүн Twitter дээр юу гэж хэлсэн бэ гэхээр биткойны сүлжээний одоо эдийн засаг гэж тодорхойлт юм байлээ нэг. 9 сарын хугацаанд бол одоо биткойн дахиад шинэ дээд үн тогтоох магадлал 70% гэж өөрөд тооцоолсон юм байлээ. Тэгээд чи зургийг аваад гэж. За пунктын 6 тэн дээр 2015 оноос хойш биткойныг мөчлөгөөр нь хуваагаад тэгмээд одоо бол ингээд яг Евролийн одоо хандлтын түвшин дээр ирсэн байгаа гэж өөрийнхөө хувьд бол үтсэн байгаа юм бэлээ. За ихт нь үнэхээр баталгаатай хэсгийг бол мэдээж мэдэхгүй шүү дээ. За тэгээд нөгөө талд нь бас өөр гой юм болсон. Мим coin-тэй холбоотойгоор гэх юм бол нөгөө Аргентины ерөнхийлөгч одоо иргэдийн хэмлээ хавар мэлээ. 1900 гаруй хүн олон судалгаанаас бол ингээд тэр нэг Libra гэдэг скамтай тэрний баснаас хойш ерөөдөө бол 1600 хүн орсон судалгаанд 57.6% нь бол ерөөдөө тэр coin тэр асуудлаас хойш ерөөдөө бол энэ эргэлжтэй итгэх байхгүй болсон гэж хариулсан юм бэ лээ. Тэгэхээр ганцхан нөгөө нэг Black Swan event гэж ярьдаг штэ. Ганц мим гаргаад тэгэл карьер нь бас нэлээд асуудалд орж байгаа хүн болж хуурах шиг байна. Ер нь бол нэлээд бас нэр хүндтэй явж байгаа. Аргентины угаасаа инфляци бараг 100 гараад явж байгаа. Тэгээ үс нэлээд чүү одоо данхар төр гэдэг юм да. Амраа weekly л ороод чинь. Амраа weekly дээр ч бас энэ үний чи айгүй шүтэж ярьдэн штэ. Заавал тэр амрааха. Тэг либерал юм шүү. Энэ хүний унсан шалтгаан крипто шүү. Тэгээд өөр нэг сонирхолтой зүйл яригдсан. Энэ бас өөр хэд хэдэн асуудал үгс яригдчихсан. Пакистан улсын одоо крипто консул буюу одоо криптогийн бүлээн гэх юм уу юу гэх юм бэ? Холбоо гэх юм уу? За. Ямар ч санал дэвшүүлсэн байлээ. Яг манайхтай адилхан бас ингээд эрчим хүчний илүүдэл гардаг. Тэр эрчим хүчний илүүдлээ бол зүгээр шууд биткойн майнинг их ашиглая. Энэ нөр улаан хэрэгтэй гэдэг зүйлийг авах боломжтой шүү дээ. Дэвшүүлж ярьсан байна. Тэгээд манайд ч болгоомж бас 9-9 сая тог яадаг үлээ. Тэр илүүдэл тогийг орчлоо баг хэмнэр өдөмөд гэх нэг яриад үзсэн шүү дээ. Одоо үнэн худлаас нь одоо мэдээ хэлсэн л та. Тэр мэдээлэл дээр бас мэдээлэл том байлгүй. Хэрвээ үнэхээр тэрдэг байвал те доо комент төрлөөр. Хэрвээ тэр нь үнэхээр үнэн бол орой хэдүүл биткойн майн гэдэг ч юм уу те. За 9 хойшоо. Тэ. За тэгтээ бас түрүүн бас altcoin гэдэг зүйл яригдсан. Altcoin season хизээ хэлгүй. Одоо нэг altcoin газ нэг индекс байдаг. Тэр гэх юм бол altcoin season гэх юм бол одоо шин MyST шиг ашиг altcoin season хэлдэг бол тэр индекс маань бол доошоо унаад за 30-аас доошоо гарах юм бол ерөөхдөө 30-20-аас доош харахаараа биткойн season явд юм байна. Одоо л яг тэр графикаараа биткойн season гэдэг зүйл явж байгаа. За би нэг техник шинжилгээгээр илүү дэлгэрэнгүй хэдүүл бас графикыг хараад яриа. За бас айдас ба шунлын индекс сонирхолтой зүйл үзүүлж байгаа. Тэрийг бол техник шинжилгээгээр илүү дэлгэрэнгүй яриа. За ингээд хөрөх мэдээд дуусна. За мэдээ дуслаа. Ингээд том хөрөх мэдээд дуслаа. Том маань хөрөх өвчтөй байгаа ч гэсэн бидэнтэй зориулж юу нөөхийн шахах мэдээг хэлсэн. За тэгээ баярлалаа. Тэгээ та бүхэн крипто дээр ажиллаж байхад Binance Beach-ийг сонгож ажиллаж байгаарай. За манай доор бол ингээд бүртгүүлэх юм бол арилжааны шинтгэлээс 20% хөнгөлөх боломжтой байгаа. За мөн Forex дээр сонирхож аваад XM болон Motex Property хамтарч ажиллаж байгаа. За мөн доор бол ингээд бүртгэх юм бол XM шинэ хэрэглэгч нартаа $30 бонус өгдөг бол за Motol deposit bonus буюу таны орлогыг бол бонустаж
өгч байгаа юм байлээ. За бас өөрийн гэсэн яг asset хөрөнгө байхгүй бэлэн байгаа фондындаас ороод за мот фонд дээр том гэсэн кодыг ашиглаад 100,000 доллар хүртэлхтэр 10 хүртэлх хямдрал үзүүлж байгаа. За түүнээс дээшийг бол 5% хямдрал үзүүлж байгаа гэдэг. Өнөөдөр бас ажилт над руу мэдгдсэн шүү. Зөв. Уг үндсэн тасан шуурга бол урууж хахад хоол хөвдөлт гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Яг бас ханаа чухнаас сэргийлээрээ нэмэг нот ус битээ өсөөрэй. Тий. Хамаагүй тэнгисийн дээр шоу удаж чад нэмэг нот уцлах юм тийм байна. За ингээд тэгсэн шилрэх хөө. За ингээд техникийн шинжилгээний бололгоо шууд арцгаая. За юу цаана? За тэгэхээр хэдүүлээ. Биткойн дээр шинжилгээ гарч ирсэн. За түүнийхээ апдейтыг явъя. За бас биткойн одоо бол нэлээд сонирхолтой бас цаг үе дээр ирлээ гэж харж байна. За ерөөдөө бол нэлээд одоо өсөлт бууралттай үеуд байсан бол за одоо харин харьцангуй цэвэрхэн биржээр нүсээд доошоос магадлалтай. За ерөөдөө бол шинжилгээгээр хоёр тодорхой цэгийг гаргасан. За нэг бол за bullish bearish дээрний тааз за мөн дээрээс доош орж ирж байгаа bullish паттерны тааз байгаа да тий. За энийг бол түрүү логийн тав дээр ярьсан. За ярьсан. За чинь ингээд нэг за ингээд 4 цагаар нийтүүлээ харвал за яг том цагаараа нэг иймэрхүү bullish паттерн гэж магадгүй. Тэгэхээр эндээс дээшээс тэрчих юм бол эхний ээлжинд нэг 91-ээс 95 мянган доллар руу очих уу гэсэн таамаг байсан. За харин нөгөө төгөөрөө юу гэж таамагласан бэ гэхээр за эндээс үүссэн за одоо 30 минут руу орчээ. Эндээс маш цэвэрхэн үүсэт байгаа bearish-тер нь доошоос тэрх юм бол за эхний ээлжинд паттерны ихсэн цэг буюу 75,000 гэсэн түвшин рүү хурж ирэх боломжтой юм болов уу гэж хараад байгаа. За бүр одоо нэг ингээд сунгаад харвал за магадгүй хэрвээ эндээс нэг том хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирэх юм бол 69,000 гэсэн түвшин рүү баг орж ирэх харагдчихэв тий. За магадгүй 69,000 гэсэн түвшин дээр ирэх юм бол за өнөөдрийн мэдээлэл дээр ярьсанчлаа бас нэлээдгүй олон сайн мэдээлэлүүд гарч ирж байна. Тэгэхээр тэр мэдээллүүдэд хэдүүлээ харцгаая. Тэр мэдээллийн хувьд харах юм бол бас магадгүй нэлээд бас өсөлтийн бас ёроол байж энэ уналтын ёроол бас байж магадгүй гэсэн таамаг гарсан учраас магадгүй дахиад нэг том хүчтэй уналтын хөдөлгөөн орох юм бол 70,000 69,000 гэдэг бол маш гоё хямд худалдаа авах боломжтой цэг болж эхэлж байгаа. Тэгэхээр 69,000 гэдэг хөдөлгөөнийх нь урдны бас те all time high гэж баярлж байсан үе шүү дээ. За эндээс бол нэг жижигхэн short арилж авал нээчихсэн байгаа. За яагаад нээсэн бэ гэхээр за эндээс нь таргет маань ерөөдөө энд би илж ийн гэж хараад энийг доошоос тэрхтэн доошоо short арилжаанд орсон. За тэгвэл миний хувьд бол жоохон сэрүүлнээсээ жоохон оройтч харсан учраас нэлээд жоохон доороос орсон. За энэ хавьд баг орсон баха. За тэгэхээр ерөөдөө буцаад энэ паттернаа дахиад дэше татаад гараад ирэх юм бол миний stop loss шууд ерөөсөө шууд биелээд арилж аваад хаагдчихна. Тэгэхээр тийм өндөр хоол stop loss бол тавигдаагүй. Тэгээ доошоо бол TP open явж байгаа. Ямар нэгэн байдлаар яг target бол байхгүй. Энэхэд бол харж агаад яагаад target-ыг харахгүй вэ гэхээр за одоо энэ дээр харагдана. За эндээс ингээ харах юм бол түрүүний одоо толгойр үүсгүүднээс энэ доошоос магадaltaй паттерн аваа ич. За тэгээд харах юм бол за сүүлийн 15 минут буюу за эндээс ингээд нэг харуулаа нэг сүүлийн 3 өдрийн турш бас маш гоё цэвэрхэн дээш эсрэг магадaltaй bullish дээр нь бүр яг шал таазаа ингээд шалгаа яваад байгаа. За магадгүй эндээс дахиад энд ирэх юм бол эндээс хариулаад дээшээгээ өсөлтийн хөдөлгөөн орж ирэх юм бол энэ эндээс гарчсан юм бүсэлгөө дээшээ гараад ирэх боломжтой байдаг. За тийм учраас ерөнхийдөө бол би эндээс түрүүний short орсон арилжаа за нэг 85,000 гэсэн түвшин рүү ороод ирэх юм бол break even буюу за алдагдaltaгүй арилжаа болох буюу за орсон цэг дээрээ stop loss-ыг тавиад ямар ч алдагдaltaгүй болох гэсэн үг. За тэгэхээр одоо яг арилжаагүй байгаа хүмүүс байвал миний хувьд анхаарах зүйл гэх юм бол за энэ bullish pattern-ыг бол ажиглая. За энэс доошоо харин straight ороод ирэх юм бол нөгөө нэг энэ short арилжаа чинь доошоо за магадгүй за одоо эндээс нэг юм pattern харшаад байгаа шүү дээ. Доошоо унлаа буцаад гарчирээд энэ дээрээ pullback орчих юм бол за магадгүй энэ гоё correction дээрээс нь short арилжаа дахиад нэмж орох болцоод харагч байна. За school эндээс price action аваад байвал ерөөдөө бол break even буюу за орсон цэг дээрээ stop loss-ыг тавиад явчихнаа гэсэн үг. За одоо нэг айхтар long арилжаа бол харахгүй байна. Тийм учраас ерөөдөө доошоо уналтын хөдөлгөөн орж байгаа жоохон биткойныг хямдрах болов гэсэн хүлээлттэй байгаа учраас ерөөдөө бол доошоо short арилжаанд орё гэсэн төлөв бол түрүүлэн гаргасан. За доовор хэдүүлээ гаргаж ирсэн шүү дээ тий. За эндээс л ерөөдөө бол ингээд high хийж
явж байсан боловч энд higher high хийж явжсэн боловч одоо энэ дандаа ингээд lower low буюу дандаа нам доор шинэ ярал үсгээ яваад байгаа. Тийм учраас магадгүй дахиад шинэ lower low үсч магадгүй гэсэн бодолтой байна. За тэгээд тэр маань одоо ингээд магадгүй энэ булштай ингэж явж байгаа дүүрээд дээшээс тэрх юм бол дахиад энэ дээр шинэ higher high хийгээд шинэ higher high хийх явах юм бол буцаад өсөлтийн доо гарчиж магадгүй юм да. За тэр үед нийлүүлээ илүү шилжээ явчаа гэсэн бодолтой байна. За одоогийн байдлаар биткойн бол нэлээд ивүү дүр зурагтай байгаа зү. Bearish trend доошоос төрчихсөн. За бүр илүү safety үзнэ гэх юм бол за энэ доовыг хүлэндэ. Энийг хүлээж агаад энийг доошоос trade. За магадгүй дахиад нэг иймэрхүү энд үүссэн паттерны чинь жижиг хөлбөр энд үүсэх юм бол эндээс буюу за ингээд одоо за энэ дээр өнгөрсөн төгтөж шахах бол за таацны дээрээс risk entry, таац сэрхээр entry, шал сэнтерхээр entry, squad trade дахиад pullback хийх нь pullback дээрээс нь short ажиллаж байгаа. За иймэрхүү байдлаар оролтууд хийх бүрэн боломжтой харагдаж байна да. За USDT dominance хувьд за төлөө USDT dominance нэг иймэрхүү bullish pattern зурцсан байсан. За гэхдээ энд бас нэг иймэрхүү pattern байгаа. За энэ маань дээшээс тэрээд гараад ирэх юм бол энд бас нэг иймэрхүү зэрхэн дээшээс тэр магадaltaй pattern байгаа. За тэгвэл дотоод харах юм бол дахиад дотор нэг ийм доошоос тэр магадaltaй pattern үүсчихсэн байгаа. За магадгүй энэ дээш ингээ хүчтэй дээшээ гараад ирэх юм бол биткойн мөн адил хүчтэй доошоо унана. За энэ харин эндээс хариу үйлдэл авч жагаад эндээс доош хүчтэй унах юм бол биткойн дээрээс биткойн маань бол түрүүний энэ паттерн ажиллах нэ гэсэн үг. За тийм учраас ерөнхийдөө бол хоорондын хамаарлыг нь харж агаад бас арилжаанд орвол зүгээр. За миний хувьд ямар ч одоо short арилжаатай байгаа учраас аль хунаасаа гэж бодож байна. Гэхдээ яг харж агаад break even шахаад бол арилжаанд бол нэг алдагдлуулахгүй болох чухал гэсэн бодолтой бол байна да. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү байна. За Ethereum-ийн хувьд Ethereum харин нэлээд хүчтэй стэрсэн байна да. Бас нэг иймэрхүү доошоос магадaltaй паттерн үүсээд байна гэж таамагласан. За Telegram шалгах юм бол нэг ийм доошоос магадaltaй паттерн байна. Дахиад энэ дотор нэг иймэрхүү доошоос магадaltaй паттерн байна гэж таам гаргажсэн. За энэ паттерн бол ерөнхийдөө бол доошоос стэрсэн хэдий ч гэсэн энэ доовыг доошоо эвдэг ууз. Энэ доовыг доошоо эвдэггүй байжгаад буцаад эндээсээ хүчтэй өсөлтийн хөдөлгөөн бол гараад ирсэн. За хүчтэй өсөлтийн хөдөлгөөн маань хаана очиж зогссон бэ гэхээр томоохон жохтой жижиг сар дээр гой сэвэрхэн үүсчихсэн байсан. Доошоос сэтрэх магадлалтай bearish дээрний таазан дээрээс хариу үйлдэл аваад унсан. За одоо бол ингээд доошоос тэрчсэн байгаа гэж байна. За тэгэхээр эхний ээлжинд Ethereum-ыг хааж хүртэл харах боломжтой. Тэгэхээр энэ паттерны ихсэн цэг буюу за 1700 орчим руугаа тэмүүлж магадгүй харагдаж байна. За хэрвээ оролтгүй байгаа бол эндээс ерөөсөө correction хөдөлгөөн хүлээнэ гэсэн үг. Иймэрхүү гой correction ороод ирвэл паттерныг гой зурж агаад хаанаас арилжаанд орох боломжтой вэ гэхээр энэ тааз squad доошоос стрүүлээд за ингээд томоороо бүхлээр харах юм бол ингээд доо өвтчихсэн байгаа учраас энэ маань өөрөө гой add pattern болно. Тэгэхээр add pattern-ы оролтыг бол доошоо их юм бол бас нэлээд дэжгүй оролт хийх боломжтой гарч ирдэг байгаа шүү. За ерөнхийдөө нэг иймэрхүү план бол гарч байна. Тэрний хувьд бол иймэрхүү байдлаар харж байна. За түрүүн бас Solana дээр нэлээдгүй дурддагцсан зүйл доош. За Solana хэдүүлээ түрүүлэн хойт юус хамгаалсан бэхээр за нэлээд дайжгүй спорт зон дээр ирчихсэн байна гэж таамагласан. Тэгтээ санаа зовж байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ нэг bearish trend үүссэн байна гэсэн. За тэр мэн одоо ч гэсэн ерөөдөө үүсэд бүр сэвэрхэн болоод байна уу да гэж харж нэлээд аюултай харагдаж байна те. За ингээд харуул тааз дараа ингээд шал. За дахиад одоо эхний ээлжинд нэг 131 рүү хурчих магадaltaй байна. За магадгүй доошоос тэрчих юм бол энэ паттерны эхэлсэн цэг буюу $116 дээр Solana магадaltaй юм шиг харагдаж байна. За тэгээд эндээс $100 дээрээсээ буюу за нэг 110-аас за 115-125-ийн хооронд байгаа энэ support зоны үед ерөөдөө бол Solana-г бити алдаасаа гэсэн бас нэг юм хүсэл бол байна да. Энэ маань доошоос тэрчих юм бол нэлээд бас эвгүй дүр зур үзэгдэх гээд байгаа. За тэрнээс доошоос тэрчих юм бол энэ паттерн үргэлжлээд харах юм бол бараг $97 буюу 3 оронтой тооноос 2 оронтой доор орж сэтгэл санаа хямраахаар юм болох нь да. За тэгэхээр энэхүү bearish дээр нэг бол
бас Solana дээр анхаарч ивэл дэжгүй хаа нэлээд бас дэжгүй цэвэрхэн үүссэн паттерн нөө. Тэгэхээр энэ паттерн доошоос төрчих юм бол ерөөдөө дахиад Solana дээр short орох бүрэн боломжтой юм шиг бол харагдаж байна. За ерөөдөө энэ 7 дугаар дээрээ за Bitcoin, Ethereum бас Solana дээр шинжилгээ хийлээ. Тэгээд дараа 7 дугаар дээр за энэнийхээ үр дүнг харъя. За би яг энэ дугаар орсны дараа short орсон position харуулъя. Тэгээд яг тэрнийхээ stop loss-ыг хаана зөөж тавьж ийн гэдэг бас сошиал цугуудаараа тавиад явчаа гэсэн бодолтой байна. Solana-г бас нэлээд ажиглая. Энэ дээрс ерөөдөө сэрүүлэг тавиад үлдээчих гэсэн бодолтой байна. Энэ паттерны доошоос төрөх юм бол надад л мэдээлэл өөрөө гэсэн байдлаар за нэг 129.46 дээр сэрүүлэг тавьчих. За магадгүй доошоос төрчих юм бол Solana дээр дэжүү short арилжаанд орж магадгүй юм байна. За ингэ ерөөхдөө энэ удаагийн дугаараа дуусгая. Бүгдэнд нь арилжааны амжилт хүсье. Бүгд risk reward харьцаа гараад мэдээж money management мөнгөний менежменттэй stop loss тавьж арилжаанд ороорой гэж хүсмээр байна. За ингээд дараагийн дугаараа уулзлаа. Баярлалаа. Баяртай.